Тэгээ хяналт шалгалт ч өөрөө нөгөө хараат ус хөндлөнгийн байж байгаа болчиход байгаа. Тий, одоо шаардлага тавиал за энэ одоо асуудлаа стандартын дагуу болгоо. Гэх юм бол нөгөө байгууллага уул нь бол хөндлөнгийнх байвал ямар нэгэн зардал гаргаад тэрийг зохицуулах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр нөгөө яамны хэмжээнд томоохон зардал гарах юм дээр яг зөвхөн нэг зардал гарах талаасаа ч гэдэг юм. Эсвэл хүний нөөцийг шийдвэрлэх талаасаа ингээд шийдэхээр нөгөөдгөө шийдвэрлэх боломжгүй бас богиносын шийдвэрлэх боломжгүй л тэр асуудал шийдэгдэхгүй л гэсэн. Аа тий. Бүр яг тэгдэг. Тэг л хөө. За дамсгарын дараад өдрийн мэнд хүргэе. Сайн мөн та бүхэн ч өдрийн мэнд хүргэе. Урилгыг маань хүлээж авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэгээд одоо таны толгойлж байгаа газар буюу одоо хэмжилзэн хүрээлэнгээс сонин сайхнаас хоёул яриага эхлэе. Хэмжилзэн хүрээлэнгээр юу вэ? За ойрын хугацаанд гэвэл одоо өчигдөрхөн дэлхийн хэмжилзэн өдөр гээд 1875 онд 17 улс орон энэ худалдааны асуудлыг нэг хэмжлийн нэгжээр тодорхойл зохицуулалт хийя гэдэг хэлцээр байгуулад өнөөдөр бол яг 150 жилийн хаваатай залгаж байгаа өдөр өчигдөр одоо семинарын үйл ажиллагаа зохион байгуулад томоохон үйл ажиллагаа одоо оролцогч байгууллагууд болох төрийн болон хувийн хвшлийн байгууллагууд энэ хэмжилзэн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд за иргэд хэрэглэгчид гэдэг юм уу гол оролцогч байгууллагуудын хүрээнд семинар зохион байгуулсан хэмжил бүх цаг хугацаанд хүн бүрддэг сэдвийн өрөөнд хичнээн хүн оролцов. Нийтдээ 100 гаруй оролцогч оролцсон. Томоохон бас арга хэмжээ зохион байгуулсан. Яг өчтөр яг нөгөө хэмжилзэн хүрээлэн за стандарт хэмжилзэн газрын харьяа байгууллагууд за тэгээ шадар сайдын харьяаны байгууллагуудаас яг тэр семинарынхаа үйл явцын мэдээг сошиал дээр оруулсан байлээ. Тэгээ энэ дээр яг нөгөө хүмүүс нэг юм гайхаад иж магадгүй стандарт хэмжилзүү гэдэг хоёрыг байнга ингээ хоршоод яваад байгаа тий. Гэтэл энэ стандарт хэмжилзүүн газар дотроо дахиад нэг хэмжилзүүн хүрээлэн ингээд орцсон байгаад идэг. Тэгээ таны өмнөх ярилцлагуудыг бас би харсан. Нэг хэмжилзүүн газар юу гэдгийг хэмжилзүү өөрөө яагаад чухал юм энэ гэдэг. Тэгээ одоо метрийн хилэлцээр 150 жил боллоо гэж тэгж шít тий. Ер нь метрийн хилэлцээрт юу зохицуулсан байт юм бэ? Ерөөсөө л түрүү хэлсэн. Хамгийн энгийнээр хэлэхэд одоо хоёр хүн гэдэг юм уу хоёр харилцагч хоорондоо ямар нэгэн одоо бүтээгдэхүүн авч өглөө гэж бодоход тэгш яг шудраг зарчмаар авч өгөлцөхөл энэ асуудлыг одоо олон улсын эрх зүйн үүднээс зохицуулсан гэсэн. Жишээлбэл одоо массын хэмжлийн төрөл дээр хэд килограммаар тооцъё. За килограммаар тооцохгүй байгаас болоод өмнө яадаг гэсэхээр үндэсний уламжлалт нэгжүүдэгээд за Монгол улс бол одоо килограммаар явж байсан. Бусад улс орн гэхэд одоо жишээлбэл Бүгд найрамд Катард бас жингээр тооцоход ингээд 500 граммаар тооцдог ч юм уу. За Америк нэгдсэн улс ихэд фаундаар тооцдог ч юм уу те. Ингээд үндэсний уламжлалт нэгжүүд нь өөрөөр нэгжээр илэрхийлэгдэг байсан учраас нөө хоёр одоо улс гэдэг юм уу хоёр иргэн хоорондоо худалдаа хийхэд нөө зөрүү үүсэх магадaltaй байсан гэсэн. Үндэсний уламжлалт нэгжээр илэрхийл. Энэ зөрүүг л арилгахын тулд л олон улсад за тодорхой хэмжлийн нэгжүүд нэг зарчмаар явахгүй бол нэг хэмжлийн нэгжээр явахгүй болохгүй манай л гэдэг үндсэн дээр одоо C системийн үндсэн 7 нэгжийн үндэс суурь 1875 онд тухайд 17 улс орон ийм нэгжээр илэрхийлэгээл тогтсон гэсэн. Ер нь л ойлголтын зөрүүг арилгасан байна тий. Тэр яг нөхөн төрлөخت нь метрийн хилэлцээр гэхээр яг нэг хэмжүүрийн нэг стандарттай тий нэг ойлголттой болсны нэг 150 жилийн өгөөд бас тэмдэглээд байна шүү дээ. Тэгэхээр яг би энэ дэр нэг юм гайхаад байгаа. Стандарт хэмжилзэн газрын яг үүдээр явахаар Монгол улсын Италийн цаг гэдэг нөгөө нэг цаг минут ингээд тоолоод идэг штэ. Тэрийг бас танаа газар бас тохируулж явуулт юм байлээ тий. Тэрийг бас би гайхсан. Ер нь Италийн цаг гэж ямар учиртай. Та нэг Италиныг гоё тайлбарлаж өгч юм. Түрүү яг хэлсэн нөгөө стандарт хэмжилзэн хоёр гэдэг зарчим одоо ямар одоо хоорондоо уялдаа холбоотой. Ерөөсөө л нэг зоосны хоёр тал гэдэг шиг. Одоо жишээлбэл стандарт гэдэг бол яг нэг талаасаа баримтж ингээд одоо ийм шаардлага тавьсныг бид нар бүгд адилхан тэгш мөрдөх ёстой гэдэг. Нөгөө талаасаа стандарт гэдэг нөгөө хэмжилзэн эталон гэдэг маань олон улсад яг стандарт гэдэг үгээрээ хэлэгддэг байхгүй. Ер нь бол зарчмын хувьд нэг гэсэн үг. За. Жишээлбэл одоо олон улсад стандарт гэдэг нэр томьёо одоо ямар юугаар хэлэгдэх вэ? Нэг жишг эталон ижил тэнцвүүл гэсэн ойлголт л байна. Нэг юмны одоо энгийнээр хэлэхэд. Тэгэхээр одоо жишээлбэл одоо Монгол улсад 8 хэмжлийн төрлөөр 11 эталон ашиглаж байгаа. Эталон гэдэг маань яг
энгийнээр хэлэхэд бол хамгийн өндөр найруулгатай хэмжээр хэмжих хэрэгсэл гэсэн үг. Яг тэр нь бол өөрөө баталгаажсан буюу энэ бол үнэн зөв хэмжиж байгаа шүү гэж бүр найдвартай гэсэн үг юм уу? Баталгаатай зөв одоо хамгийн өндөр найруулгатай зөв наривчлалтай зөв хэмжилзүүл гэсэн үг, хэмжүүр хэмжих хэрэгсэл гэсэн үг. Манайд одоо ашиглагдж байгаа одоо жишээлбэл цагийн эталон байна. Цагийн эталоноос одоо харилцаа холбооны зохицуулах газрын ашигладаг эталон байна. Дараагийн шатны арай доогуур наривчтай эталон гэсэн. Тэрийг одоо ажлын эталон гэж нэрлэдэг байгаа. Энгийн хүмүүс ойлгоход бас өндөрлөл. Яг нь наривчлалын хувьд арай доогуур шатны ялгш. Тэгээ манай Монгол улсын цагийн эталоноос харилцаа холбооны зохицуулах хорооны дараагийн шатны наривчлалтаа одоо цагийн хэмжүүр хэмжих хэрэгсэлд нэгжээд дамжуулаад нэгжээд дамжуулна гэдэг нь одоо харьцуулаад шалгачна гэсэн үг. Шалгаад харилцаа холбооны зохицуулах хороо маань цаашаа нөгөө нэг одоо радио телевиз гэдэг юм уу эсвэл иргэний засгийн ерхий газрын салбар гэдэг юм уу Улаанбаатар төмөр зам за өөрийн телефоны операторуудад ашиглагдж байгаа цагийн хэмжээр хэмжих хэрэгсэлд харьцуулаад шалгаад зөв зааж гэнэ буруу зааж гэнэ гэдгийг л тодорхойлно гэсэн. Энэ одоо ингээд нөгөө шат дамжсан үе шатуудаа л нэгж дамжуулалт байнгын одоо үндэсний нэгж дамжуулалтын тогтолцоо гэж ярьдаг. Гол нь яг энгийнээр хэлэхэд зүгээр зөв одоо ажиллаж гин үү зөв одоо зааж гин үү гэдгийг шалгана гэсэн. Яг хуучин одоо нөгөө нэг бит хэд чинь хэмжил зөө эталон гэхэр илүү нэг килограмм дээр илүү төсөөлөд байгаа байхгүй тийм шинэ хүнсний салбарын тийм хуучин бид нар нэг юм хоёр юутай нэг хэмжигчтэй нэг юм туухай тавиад жинлэж нэг будаа муудаа хийсэн чихрийн дээр авдаг байлаа шүү дээ тий. Тэрийг бол би аягүй сайн санд нэ бид нар хөөхөд байхад яг юм хүнсний дэлгүүрийн лангуун дээр гаднаас нэг баахан юм хантаацтай хүмүүс орж ирэл нөгөө айлын туухайг өөрийнхөө туухайтай ингэж тавьж маваад харьцуулаад тэр чи одоо танаа хүрээлэн ажил мөн үү? Одоо би бол иргэний бариул яг тийм л ойлголттой л байгаа байхгүй. Тийм ингийн хүмүүс бас ойлгоход өндөрлөлтэй. Яг үндэсний төвшөнд бол олон улсын төвшөнд нөгөө хэмжил зүйн үйл ажиллагаа 3 ангилт. Шинжлэх ухааны хэмжил зүй буюу өндөр наривчлалтай хэмжээр хэмжих хэрэгслийн үйл ажиллагаа. За энэ нь бол манай хүрээлэнгийн үйл ажиллагаа. Улс олгоны одоо хэмжил зүйн хүрээлэнгүүдийн хийж байгаа зохион байгуулж байгаа ажил нь өндөр наривчлалтай хэмжээр хэмжих хэрэгслээ хадгалдаг нэгжээд дамжуулдаг үйл ажиллагаа явуулсан. Энийг шинжлэх ухааны хэмжил зүй. Хоёрдугаарт нь хуулийн зохицуулалттай хэмжил зүйн салбар гэдэг. Хуулийн зохицуулалттай хэмжил зүйн салбар нь яг л одоо сая ярьсан нөгөө энгийн хүмүүсийн одоо худалдаа үйлчилгээнд ашиглаж байгаа жинг шалгаж баталгаажуулах үйл ажиллагаа гэсэн. За жинг шалгаж баталгаажуулах, шатхуун төгөөгөрийг шалгаж баталгаажуулах, зөв зааж гэнэ үү, буруу зааж гэнэ үү гэдгийг шалгаад тэгээд гэрчлэгээ олгоод битүүмжлэлт аттаад өгч байгаа юм. За сүүлийн одоо нэг хурд хэмжигч нар байна, дараагэр байна, нөгөө хувь хэмжээг тодорхойлно. За үүнд эдрийг хуулийн зохицуулалтаа хэмжил зүйн салбарын үйл ажиллагаа гэдэг. Гуравдугаарт нь үйлдвэрлэлийн хэмжил зүй гэдэг. Үйлдвэрлэлийн хэмжил зүй гэдэг маань одоо хүн энгийн одоо зүгээр үйлдвэрлэлээ гэхэр хүмүүс айгүй томоор төсөөлөд байдаг. Энгийн одоо зүгээр эмийн санд гэдэг юм уу жижиг эмийн санд найруулт одоо эм найруулах тохиолдол гарна. Тэр одоо тэр үйл ажиллагаанд ашиглаж байгаа хэмжээр хэмжих хэрэгслийг шалгалт тохируулах хийх үйл ажиллагааг үйлдвэрлэлийн хэмжил зүй. За энгийн одоо эмийн сангаас ахуулаад томоохон бүх одоо үйлдвэрлэл үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагууд байна шүү, тэ. Эрдэнэт үйлдвэр гэдэг юм уу эсвэл одоо Эрдэнэс Монгол гэдэг юм уу эсвэл оюутлага төсөл гэдэг юм. Энэ томоохон үйл ажиллагаанд ашиглаж байгаа одоо үйлдвэрлэлийн технологийн зорилттой дотоод хяналтын зорилттой үйл ажиллагаануудад ашиглаж байгаа хэмжээр хэмжих хэрэгслийг шалгалт тохируулах хийхийг үйлдвэрлэлийн хэмжил зүй гэдэг 3 ангилаад байгаа. Түрүү ярьдаг нь хуулийн зохицуулалтаа худалдаа үйлчилгээнд ашиглаж байгаа хэмжээр хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулдаг гэсэн. Тэгэхээр бас нэг талын бол тэр үндсэн үйл ажиллагаа мөн байгаа дээ шүү дээ. Одоо шинэ тэр үйлдвэрлэлийн хэмжил зүй гэж ярих нь надад нэг юм санаанд орж ийн л та. Үйлдвэрлэлд ашиглагдж байгаа тэр хэмжил зүй одоо нэг жишээ ноос ноолор үйлдвэрлэлийг хэд граммаар хэмжиж байгаа шүү дээ. Тэр чинь бүтээгдэхүүнд орохоо бүр граммаар нь хэмжиж байгаа. Тэр жин хэмжүүрээ заавал баталгаажуулсан байх хэрэгтэй юу? Энэ тал дээр зохицуулалт нь ямар байдгийг? Тий, хуулийнхаа дагуу хууль эрх зүйн зохицуулалтаараа үйлдвэрлэлийн хэмжил зүйн салбарын хэмжих хэрэгслийг бол заавал баталгаажуулалт намруулах шаардлагагүй. За. Зүгээр тухайн одоо үйлдвэрлэл үйлчлэгээ явуулж байгаа аж ахуйн нэгж иргэд гэдэг юм уу тухайн хэмжүүр хэмжих хэрэгслээ зөв зааж гинэ бид нар зөв ашиглаж гинэ гэх юм бол тэрийг заавал шалгуулах шаардлага өсөв. Сайн дурын үндсэн дээр зохицуулалтаа хуулийн зохицуулалт нь түрүүн хуулийн зохицуулалтаа гэдэг маань заавал шалгалт баталгаажуулалтанд хамруулах хүний нөгөө эрүүл мэнд аюулгүй ажиллагаатай холбоотой хэмжүүр хэмжих хэрэгслийг заавал баталгаажуулна гэсэн ийм хоёр ялгаатай. Эмнэлгийн одоо нөгөө халуун хэмжигч термометр энэ төрөс төсөөлөд үү? Тий, одоо хүний нөгөө температурыг гэх юм уу, хүний биеийн температурыг тэмэшил даралтыг одоо шалгах тохиолдолд үүсэх тохиолдолд тэр хэмжээр хэмжих хэрэгслийг бол заавал шалгалт баталгаажуулалтанд хамрагдана гэсэн. Тэр нөгөө хуулийнхаа зохицуулалтаар юутай эрх зүйн зохицуулалтаа дээр нь
заавал баталгаажуулалтанд хамрагдах хэмж хэрэгслийн жагсаалт гэдэг. Тэр жагсаалтанд орсон хэмж хэрэгслүүдийг заавал хуулийн зохицуул. Тэгээ нөгөө гадуур одоо хяналт шалгалт хийх юм уу эсвэл одоо иргэн ч гэсэн одоо энэ бол одоо заавал хуулийн зохицуулалттай хэмжүүр хэмж хэрэгслээ заавал баталгаатай байх ёстой гэж гэрчлэгийг нь хараад хугацаанд шалгасан байна уу шалгаагүй нэгдийг уул шаардлага тавиад явж байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ тал дээр нөгөө нэг үйлдвэрлэлийн хэмжил зүйн багж нь өөрөө одоо хэрэгсэл гэх юм уу те тэр зүйл нь өөрөө заавал баталгаажуулсан байхыг шаардахгүй болчиход байна шүү дээ. Тэгсэн чинь тэрийг нөгөө сайн дурих байгаад ямар нэгэн байдлаар үйлдвэрлэгч өөрөө одоо санамсаргүй хайхрамжгүй байдлаас ч юм уу эсвэл тэр хэмжээ хэрэгсэлийн одоо мууг нь худалдаад авсан байдаг ч юм. Энэ байдлаас болоод нэг хэрэглэгчийн гар дээр очиж бүтээгдэхүүнд хэмжил зүйн зөрүү эсвэл хэрэглэгч танад гомдол гаргаж болох уу? Тий яг ингэ за үйлдвэрлэлд ашиглаж байгаа хэмжүүр хэмж хэрэгслийн зөв зааж гэнэ үү буруу зааж гэнэ үү тухайн үйлдвэрлэгч өөрөө хариуцна. Тэрийг одоо дотоод хяналтынхаа газар нэгж одоо үйл ажиллагаа зохицуултаараа байд юм уу эсвэл одоо хэрэглэгчдийн ямар нэгэн гомдол одоо хэрэгцээ шаардлага байх юм бол тухайн үйлдвэрлэгч тухайн одоо үйлдвэрлэлд ашиглаж байгаа хэмжүүр хэмж хэрэгслийнхаа зөв найдвартай ажиллагааг тухайн асуудлыг хариуцна гэсэн. Одоо ямар нэгэн гомдол гарахтаа бол хэрэглэгч одоо ингээд тухайн хэмжүүр хэмж хэрэгсэл зөв зааж гэнэ буруу зааж гэнэ за буруу заалттай хэмжүүр хэмж хэрэгслээс болоод асуудал үүслэгээд гомдол гарах асуудал бол нөгөө заавал баталгаажуулалтанд хамрагдах хэмж хэрэгслээр л илүү одоо төлөхөө манай байгууллага асуудлыг шийдвэрлэнэ гэсэн. Санал гомдол тавих юм бол манай байгууллагад хариалагддаг одоо хэмжүүрийн хэмжилзэн улсын байцаагч нар байгаа. Эдгээр л одоо энэ санал гомдолтой холбоотой асуудлыг шийдвэрлээд явна гэсэн. Одоо яг энэ нөгөө заавал баталгаажуулалтанд хамрагдах хэмж хэрэгслэхээр нөгөө худалдааны жин хэмжүүрээ тийм үү эсвэл шатхуун төгөөгөр нөгөө хурд хэмжигч дараа гэргээд юм үйл ажиллагаатай холбоотой юм дээр гомдлын илүү. Тэгэхээр бас юм болгон дээр гомдол гаргаж өгödөж болохгүй болж дарж шүү дээ. Ерөөсөө чи үндэсний хэмжээнд ч бол олон улсын зарчмаараа л явж байгаа гол зарчим. Олон улсад яадаг вэхээр за 3 салбарт нөгөө шинжилгээ ухааны хэмжил зүйн, хуулийн зохицуулалттай хэмжил зүйн салбар, үйлдвэрлэлийн хэмжил зүйн салбарт алийг нь илүү одоо нөгөө хуулийн хэрэгжлийг тавих улсын байцаагч нар хэмжил зүйн улсын байцаагч шийдвэрлэх гэдэг нь нөгөө заавал баталгаажуулалтанд хамрагдах хэмж хэрэгслийн асуудлыг хуулиар заавал зохицуулаад явдаг гэсэн. Тэрнээс одоо нөгөө нэг аль болох үйлдвэрлэгч нар хэрэглэгч нар өөрсдийнхөө хэмжүүр хэмж хэрэгсэл зөв зааж ин зөв найдвартай ажиллагааг нь өөрсдөө хариуцаад явж байгаа юм. Тэр болгон дээр одоо манай байгууллагын заавал оролцоодох шаардлагагүй гэсэн. Тэгэхээр нөгөө нэг чөлөөтэй одоо үйлдвэрлэл чөлөөтэй одоо хөгжих гэдэг юм уу эсвэл одоо заавал нэг төрийн байгууллагаас шалтгааллахгүйгээр үйл ажиллагаагаа хэрэгжүүлээд явах нөхцөлийг бүрдүүлж гэсэн. Тэрээс энэ олон улсын зарчим л байна. Гэтэ цаана бас нөгөө нэг хэрэглэгчийн эрх шиг бас хохирохгүй байх юм нь арай өөр төрлийн органик хуулиар зохицуулаад явж байгаа болж харагдаж байна. Тэгээ би яг таны яриг зүгээр сонсоо сууж яхна надад нэг асуулт төрөөд юм л та. Яг энэ хэмжилтийн салбарт ямар мэрэгжилтэй хүмүүс ажилладаг юм бэ? Та өөрөө ямар мэрэгжилтэй юм бэ? Тэр надад их сонирн байна. Би яг Монгол Улсын их сургуулийн физик анги төгссөн. Физик ангийг төгсөөд тэгээд энэ стандарт хэмжээний салбарт ажиллаад одоо 25 дахь жилдээ ажиллаж байна. Ер нь бол одоо нөгөө нэг лабораторийн шинжилгээ гэдэг бол энгийнээр хэлэх лабораторийн шинжилгээ бол дандаа л физик зарчим. Физик хэмжигдэхүүний том утгыг тодорхойлж байгаа л юм асуудлууд байна. Энгийнээр хэлэх. Манай салбарт ажиллаж байгаа одоо сүүлийн жилүүдэд бол ихэнхдээ л дандаа нөгөө инженер, техник, технологийн одоо инженерээр төгссөн гэдэг юм эсвэл хим технологи одоо шинжилгээ ухааны салбараар ерөнхий одоо математик, физик юм уу гэсэн салбараар төгссөн төгсөгчд орж одоо ажиллаад тэгээд тухайн хэмжлийнхаа төрлөөр гэдэг юм уу тухайн чиглэлээр ажиллах юм бол бас дотроо нөгөө хуулийнхаа дагуу эрхээ аваад явдаг. Тэгээ салбартаа ажиллаад явдаг. Өмнө нь бол яг манайх одоо социализм үед гэдэг юм уу нөгөө яг нэгдсэн бодлогоор одоо энэ стандарт хэмжил зүйн салбарт ажиллах одоо болсон хүчнийг бүр тоотоо 5 жилийн төлөвлөгөөнд оруулна шүү дээ. Тоогийн тодорхой байгаад яг ийм мэрэгчлэр стандартаар тэдэн хэмжил зүгээр тэдэн ингээд одооныхоор бол нэг Оросын улбаны улсад сурч исэн. Бүр нарийн бодлогоор зохион байгуулалтад явж исэн. Тэгээ сүүлийн жилүүдэд яг нөгөө яг хэмжил зүгээр сурч байгаа төгсөгчдийн маш цөөхөн болж байгаа. Одоо гадаад гэдэг юм үндэсний хэмжээнд. Тэгвэл ерөнхий одоо инженер, техник, технологи гэдэг юм эсвэл физик, математикээр төгссөн төгсөгчдийг аваад мэрэгшүүлээд тэгээ салбарт ажиллаж байгаа. Яг энэ яг одоо манай салбарын бас болсон хүч хүний нөөцийн маш чухал асуудлууд байна. Тодорхой одоо нарийн мэрэгшүүлээд доктортой ажиллахгүй бол ажлын үр дүн гарахад бас хүндрэлтэй. Урт хугацааны асуудал болно шүү дээ. Урт хугацаанд. Тэр хэмжилтсэн хүрээлэн өөрөө яг одоо бол яг миний харснаар бол 4 байцаагч
аль биесээр ажиллаж байгаа шүү гэн тий. Тэгээ 21 аймагт салбартай гэж ярьж чинь. Тэгээд хааштай хоёлаа хүний нөөц хүндэснийх одоо тэр орон нутаг руу ч юм уу танаа хүрэх одоо тэр үйл ажиллагааны цар хүрээ хэрэг нь. Тэг яг манайх 21 аймагт стандарт хэмжил зүйн хэлэлцгээд ажилладаг. Аймагуудын стандарт хэмжил зүйн хэлэлцэд бол яг дунджаар 3-4 хэмжил зүйч мэргэжлүүд ажиллаж байгаа. За энэ 3-4 мэргэжлүүд нэг нь бол одоо улсын байцааш 2-3 нь одоо шалгалт баталгаажуулалт хийдэг, шалгалт тохируулга хийдэг мэргэжлүүд гэсэн. Улсын хэмжээнд одоо яг Улаанбаатар хотод 4 байцаагч, 21 аймагт нэг байцаагч нар гэдэг. 20 за 30-аад байцаагч нар бол яг энэ хэмжил зүйтэй холбоотой асуудлыг 100% шийдвэрлэхэд үнэхээр хүндрэлтэй бодит байдал баг нийцэхгүй. Одоо сундуудаар явах гэдэг юм уу. Тэгэхээр нөхөн ам зүй асуудал тэнд хүндрэлт юм шүү тий. Тэгэхээр энийг одоо яаж зохион байгуулахаар олон улсын туршлага нь гол одоо хэмжил зүйн үйл ажиллагаанд оролцогч талууд гэж байгаа. За хэмжил зүйн үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа төрийн байгууллагууд, салбарын хэмжил зүйн байгууллагууд, за аж ахуйн нэгжийн одоо хэмжил зүйн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд, за иргэн ч орно өөрөө. Одоо бид нар ингээл гараад одоо энгийн хүмүүсхэд хэмжил зүйтэй нүүрт бол машинда бензин авахд шатхуун зүү ажиллаж гинүү. Худалдааны газруудаар дэлгүүр одоо худалдааны төвөдөр ороход за дотроо боддог. За энэ одоо хэмжүүрэн зүв байт юм болоо яа тийм болоо. Тэгэхээр олон улсад энэ оролцогч талуудын уялдаа холбоог маш сайн хангаж ээж эцсийн үр дүн бид нар одоо юу гэдэг 6-7 салбар оролцогч талуудын үйл ажиллагаа маш сайн хэрэгжиж үр дүн сайн бодиттой хүндээ хүрнэ, хэрэглэгчтэй хүрнэ гэсэн. Энэ юу ихээр одоо жишээлбэл илүү одоо хэрэглэгч талдаа мэдээлэл зөв авч иж, хэмжил зүйн үйл ажиллагааны талаараа мэдээлэл зөв авч иж, хэрэглэгч өөрөө ингээд шаарддаг байх шүү дээ. Одоо байцаагч нар очиж нэг аж ахуйн нэгжүүдийг шалгаад, хянаад энэ болохгүй, тэр болохгүй, тэрийг ингэдэг гэж явахаас илүү хэрэглэгч нар өөрсдөө энэ жин хэмжүүрч одоо баталгаатай байх хэрэгтэй шүү дээ гэдэг шаарддаг мэдлэг ойлголтыг бид нар зөв хэрэглэгчтэй хүргэж чадах юм бол одоо маш олон одоо байцаагчдын хооронд ажиллах нэг хэрэглэгчд өөрсдөө шаардлага тавьж тэр нь чанартай зөв ажиллах одоо нөхцөл бүрдэнэ гэсэн. Ерөөсөө л олон улсад яг манайхны одоо ойлголт нь одоо буруу ойлголт гэдэг юм уу. Ерөөсөө төрийн байгууллага хэмжилтсэн үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллага энэ ажлаа хийх ёстой гэж шаардаад байдаг. Гэтэл нөгөө олон улс энэ маш олон жилийн одоо туршлага, маш олон жилийн үйл ажиллагаагаар хангаж байгаа байхгүй. Олон улсад одоо бид нар сургалт семинарч байгаад юу гэж ярьдаг вэ? Та нар энгийн хэрэглэгчтэй хэмжилтсэн үйл ажиллагааг зөв ойлгуулж чадах юм бол нөгөө хэрэглэгч нар чинь бидний өмнөөс ингээ шаардаад явж явах шүү дээ. Тэгвэл хамгийн энгийнт хэрэглэгч тэрэг жишээ нь энэ ингээд зөв хэмжиж байгаа мó гэдгийг одоо анхаасны тийм шипи ч юм уу шалгах одоо бололцоо нь ямар арга байт юм бэ? Өөрөөсөө энгийн одоо худалдааны төвд ороход шалгалт баталгаажуулалтын гэрчилгээ нь байна уу гэдгийг л харж чадах болно. Хугацаанд баталгаажуулсан хамгийн ихнийш хугацаанд баталгаажуулалт хийгдсэн байна уу, хугацаа нэтэрсэн байна уу гэх нэг ядаж ягаад шаардал та энэ жин хэмжүүрээ хэмжүүр хэмжих хэрэгслээ хугацаанд шалгалт баталгаажуулалтанд хамрагдсан байх ёстой гэдэг шаардлагыг л тавиад сурах хэрэгтэй. Эхний ээлж нь. За тэгээд дараагийн наривчсан 2-3 талах юм бол хэрэглэгч байнга шаардаад ирэхээр аяндаа тэгэл ургаал гараад. Ерөөсөө тэр нэг гэрчлэгийг л аягуусаа харах хэрэгтэй болчихж байна тийм. Тэр гэрчлэгийн хугацаа ер нь ямар байт юм бэ? Янз бүр үү? Харьцангуй хэмжүүр хэмжих хэрэгсэл болгон дээр ондоо. Жин хэмжүүрэхэд одоо шатхуун түгээгүр жин хэмжүүрэхэд 6 сар ч байт юм. Зарим хэмжүүр хэмжих хэрэгсэл 1 жилийн хугацаатай ч байт юм. Заавар цахилгааны тавлуур өнтерхэд 4 жил 8 жил гээд харьцангуй нөгөө үйл хэмжлийн төрөл үйл ажиллагааны онцлог одоо ашиглалтын одоо шаардлагаас ахав онд. Тэгэд яг би бас нэг юм ингээд түрүүн бас бодож л байсан юм л та. Яг хэмжилзэн салбар гэхээр бид нар янз бүрийн юм дээр ингээд хэмжил зүг ярьдаг те. Өдөр тутамд хэрэгтэй гэдгийг нь ойлгоод идэг. Гэтэл энийг нэг ганцхан төрийн байгууллага хийгээд байна уу гэхээр бас хувийн секторудаас байгаад байна. Компаниудаас үйл ажиллагаа явуулдаг те. Ялангуяа нэг хэмжилзэн жин хэмжүүрийг мэдээж стандарт хэмжилзэн газар өөрөө оруулж ирж зарахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр тэрийг оруулж ирж байгаа компаниудад та бүхэн ямар шаардлага тавьж, ер нь харилцан уялдаатай үйл ажиллагааны яг энэ төр хувийн хвшлийн хоорондын уялдаа интеграцлал хэр байдгийг танаас салбарт ер нь ямар шүү төвшөнд байна? Тий, яг одоо нөгөө түрүү хэлсэн нөгөө оролцогч талууд гэдэг. Оролцогч талууд гэдэг маань оролцогч талуудын үйл ажиллагаа маш сайн байж үр дүн сайжирна. Яг түүнтэй адилхан одоо оролцогч талуудын нэгэн төрийн байгууллага. За манайх одоо хамгийн гол одоо бодлого хэрэгжүүлээд явж байгаа байгууллага. Нөгөө талаас
салбарын хэмжил зүйн байгууллагууд гэдэг дахиад оролцогч талууд нөгөө яамдуудад хэмжил зүйн үйл ажиллагаа явуулж байгаа итгэмжлэгдсэн алба лабораториуд байна. За 3 дугаарт нь оролцогч талуудад нөгөө аж ахуй нэгж байгууллагууд хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх чадвараа үнэлүүлсэн аж ахуй нэгж байгууллагууд гэдэг байна. Энэ нөгөө нэг хэмжээр хэмжих хэрэгсэл импортлох, суурлуулах, одоо засварлах, үйлдвэрлэх гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулах чадвараа үнэлүүлээд одоо хүлээн зөвшөөрөл бүртгэгдээд явж байгаа байгууллагууд гэсэн. За энэ тодорхой хэмжээний бас хэмжил зүйн үйл ажиллагааг хэрэгжүүлээд явж байгаа нэг оролцогч тал гэсэн. За ахаад нөгөө оролцогч тал нь юу гэхээр нөгөө иргэд хэмжүүр хэмжих хэрэгслийг ямар одоо хэмжүүр хэмжих шалгалт баталгаажуулдаг уу, ямарыг шалгалт тохируулах гэдэг. Бид нар одоо ямар шаардлага тавих ёстой ч гэдэг юм. Тэгээ энэ бүх одоо оролцогч талуудын үйл ажиллагаа хангагдж одоо улсын хэмжээнд юу. Ер нь 2019 онд манай хэмжил зүйн тухай хууль батлагдсан. Энэ одоо шинжилсэн найруулгаар батлагдсан хамгийн гол асуудал бол юу гэхээр за сүүлийн жилүүдэд маш олон жилүүдэд одоо хүний нөөц нэмэгдэхгүй байгаа. Төрийн байгууллага, хэмжил зүйн байгууллагууд, стандарт хэмжил зүйн салбарын нэмэгдэх боломжгүй. Бодит байдал дээр нэгдүгээрт, хоёрдугаарт зардал одоо богино хугацаанд огцом нэмэгдэх тийм боломж болцоо бас том. Яг л төсөөс хамааралтай. Төсөөс хамааралтай болохоор тэгэхээр одоо сүүлийн жилүүд чинь үйлдвэрлэл, уул уурхай, худалдаа, гадаад дотоод худалдаа шиг тийм үү үйлчилгээ тий хэмжүүр хэмжих хэрэгсэлтэй холбоотой үйлчилгээ маш их өсөж байгаа. Тоон нэмэгдээд явж байгаа. Тэгээ энэ орон зайг одоо ямар байгууллагууд, ямар одоо оролцогч тал хангах вэ гэхээр хуулийн дээр заагаад өгсөн итгэмжлэгдсэн алба лабораториудыг одоо ховийн гэсэн үг. Ховийн ч бай, төрийн өмчөд хувьцаат компани ч бай итгэмжлэгдсэн хэмжил зүйн алба лабораториудыг бий болгох замаар энэ үйл ажиллагаа орон зайг нөхөд явж байгаа. Түрүүн одоо тань хэлсэн нөгөө гаднаас импортоор хэмжүүр хэмжих хэрэгсэл одоо оруулж ирэх тохиолдолд аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж ийн гэдэгтэй адилхан за мөн одоо төрийн байгууллага хийжсэн шалгалт тохируулгын үйл ажиллагааг итгэмжлэгдсэн алба лабораториуд хийх боломжтой болж байгаа л гэсэн. Тэр нь гэхдээ давхартал гэхээсээ илүү нөгөө хүртээмжийг сайжруулах тухай асуудал юм байна тий. Хүртээмж хамар хүрээгээ өргөжүүлэх. Одоо нөгөө хэрэглэгч маш олон болоод ирэхээр зөвхөн төрийн байгууллага дээр төвлөрөөд байвал ачаал ихсэн. Энийг нөгөө төр хувьчлалын хамтын ажиллагааны хүрээнд одоо саармжуулах гэх юм уу шийдлийг олох, шийдвэрлэх. Богино хугацаанд нөгөө хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг хангахын тулд богино хугацаанд хурдан шуурхай шийдвэрлэх боломжийг л бүрдүүлж ийн гэсэн үг. Тэгэхгүй бол нөгөө нэг олон хэрэглэгч төрийн байгууллага дээр ингээд хүсэлтээ өгчөөд байгаад идэг манайх ачаалтайгээ шийдвэрлэж чадахгүй бол нөгөө нэг хит төвлөрөл бий болчих. Тухайн байгууллагын гэдэг юм уу үйлдвэрлэл үйлчлэгээ худалдаа явуулах гэж байгаа хэрэглэгчийг хүндрүүлээд гэсэн үг шүү дээ. Тэр асуудлуудыг шийдвэрлэхийн тулд нөгөө итгэмжлэгдсэн алба лабораториудыг бий болгох замаар шийдвэрлээд явж байна гэсэн. Өчигдрээс семинарын үеэр бас Батбаатар даргын ярилцлагыг би харсан. Тэгээд ерөнхийдөө энэ хэмжил зүй гэдэг бол улсын их орны бараг цаашлаад ярих юм бол хөгжлийн үндсээ. Ягаад гэвэл иргэн баян бэжэж улс баян байна. Ингээд бизнесийн нэгжийн зөрүү ойлголт гэрээний одоо үр дүнгийн биелэлт одоо энэ хэмжил зүйгээс болж бас унжээдэг тохиолдлууд байдаг. Тэрийг л нэг мөр болгоод энэ олон улсад нэг хэлээр ярьдаг юм чи өөрөө хэмжил зүйн ойлголтууд юм шүү дээ гэсэн тэр ярилцлагыг би бас өчтөр сонсч ирсэн. Тэгэхээр танаа үйл ажиллагаа одоо та бүхний хийж байгаа үйл ажиллагаа бол нэлээд чухал байна гэдг нь харагдаж байна. Тэр яг одоо ингээд цаашдаа хэмжил зүйн хүрээлэл ер нь юу хийх юм бэ? Ер нь та хэд одоо ингээд энэ салбарыг ингэж сайжруулна, тэгж сайжруулна гэсэн дотоод төлөвлөгөө юу вэ? Ер нь манай энэ стандарт хэмжил зүйн үйл ажиллагаа энгийн нөгөө одоо бүтээгдэхүүн үйлчлэгээний чанарыг сайжруулахаар замаар ерөөсөө хүний амьдралын чанарыг л дээшлүүлэхэд одоо хэмжил зүйн үйл ажиллагаар стандартчлалын үйл ажиллагаар дэмжлэг болж байгаа байхгүй. Одоо хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхэд хэр чанартай байх вэ гэдгийг нэгдүгээр сорилт туршлагын шинжилгээгээр тодорхойлж байгаа. Хоёрдугаар сорилт туршлагын шинжилгээ хийхэд дандаа хэмжил зүгээр хэмжил одоо нотлохоо үр дүнгээр тодорхой боловсруулалтын үр дүнгээр гаргаж ийж за энэ бүтээгдэхүүн чанартай байх нөхцөл бүрдээ гэдэг хүнсний бүтээгдэхүүний шинжилгээг бол гаргаад ирж байгаа. За эрүүл мэндийн салбарт онцлогоо хэмжил зүйхэд дандаа хэмжил зүй хэмжүүр хэмжих хэрэгслээр онцлогоо хэмжил зүйн бүх лабораториуд үйл ажиллагаа. Нэг бол одоо хэмжүүр хэмжих хэрэгслээгээр үр дүнгийн тодорхойлно. Нэг бол бодисын тоо хэмжээг тодорхойлох замаар тухайн шинжилгээ хийж байгаа. Тэгэхээр ерөөсөө бүр энгийн одоо нэг худалдаа, үйлчлэгээ, сорилт туршилтын үйл ажиллагаанаас хамаарат бүх үйл ажиллагаанд хэмжил зүйн маш чухал ач холбогдол. Энгийн одоо худалдааны зарчмаас ахуулаад томоохон улс орны хооронд явагдах одоо нөгөө бүтээгдэхүүн хуваах гэрээ гэдэг юм тий. Одоо газрын засны бүтээгдэхүүн эсвэл одоо эрдэнэс таамаглалгаа одоо нүүрсний экспорт гэдэг юм. Энд
одоо хэмжил зүй стандартчлалын асуудлыг гэрээнд яаж одоо зохицуулт зохион байгуулж эрх зүйн тогтолцоо бий болгосон гэдгээс хамаарат одоо манай Монгол улсын эдийн засгийн асуудал маш чухал ач холбогдолтой. Энэ үүднээсээ яг манайх жил бүр одоо ингээд гүйцэтгэлийн төлөвлөгөө гэдэг юм уу стратеги төлөвлөгөөндөө тусгаад хэмжлийн эталоныг одоо заавал баталгаажуулалт хамрах хэмжих хэрэгслийн одоо эталон тоног төхөөрөмжийг шинжлэх чиглэлээр ингээд шат дараатай арга хэмжээнүүдийг төлөвлөд явж байгаа. Ер нь аливаа одоо бүтээгдэхүүн үйлсийн чанарыг сайжруулах, хэмжил зүйн үйл ажиллагааг сайжруулна гэдэг маань ерөөсөө л эталон тоног төхөөрөмжөө сайжруулах, хүний нөөцөө тогтвортой сайн мэрэгшүүлэх, за нөхцөл боломжийг сайн хангаж чадах юм бол үйл ажиллагааны сайжирна л гэсэн. Монгол улсад одоо 8 хэмжлийн төрлөөр 11 эталон ашиглагддаг өндөр найрвалтай хэмжүүр хэмжигэрс. Эдгээр маань одоо ихэнх нь олон улсын төсөл хөтөлбөрөөр нөгөө 20-25 жилийн өмнө аваад ашиглаж байсан эталонууд одоо ингээ хуучраад элэгдэлд орцсон. Ийм асуудлууд байна. Энэ асуудлуудыг харин сүүлийн хэдэн жилд нааштайгаар шийдвэрлэх үүднээс төсөв санхүүдээр маш сайн. Одоо тоног төхөөрөмжийн шинжлэх талаар бол чиглэлүүд тавигдаад явж байгаа. Италиан ер нь өөрийнх нь баталгаа хугацаа гэж байх уу? Яг хэмжлийн төрлөөсөө хамаарат ямар хугацаанд ашиглах уу гэдэг маань бас ондоо. За. Ихэнх л одоо 20-25 жил. Одоо ашиглалтын хугацаа жишээлбэл 10-аас 15 жил ашиглана гэдэг тухайн үйлдвэрлэгчээс нөгөө нэг техник баримтчигтэн заасан хэмжүүр хэмж хэрэгсэл эталоныг бид нар одоо ашиглаад явж байгаа тохиолдлууд байна. Яг нөгөө нэг нөхцөл шаардлага нь ингээд маш тогтвортой сайн орчин нөхцөлд ашиглах юм бол урт хугацаанд ашиглах боломжтой. Тэгвэл одоо нөгөө учраас тэр лабораторид тустай байна тий. Одоо нэг стандарт хэмжилсэн газар нэг давхарт ингээд танаа хэмжилсэн лабораторид байд юм билээ шүү дээ. Эталон лабораторид тустай маш өндөр одоо шаардлагын дагуу одоо температур гэдэг юм уу агаарын даралт чийгшил яг тогтвортой байж байгаа шүү. Энэ одоо нэг эталоны хадгалтын орчин нөхцөл энэ эталоноос нэгжээ дамжуулах буюу бусад нэг наривчлалтай хэмжүүр хэмжих хэрэгсэлтэй шалгалт тохируулах хийх шаардлагууд нь бас тусгай байдаг. Энэ шаардлагуудыг хангаж чадж гэнэ үү гэдгээ бид нар олон улсын хэмжил зүйн байгууллагад харьцуулаад одоо хяналт хийлгээд аудит хийлгээд за шаардлага хангасан хэм бол олон улс төлийн зөвшөөрөгдлөөгөөд одоо олон улсын GMJ-ийн төвчөөний вебсайт нь мэдээлэл тавьдаг. Энэ чиглэлээр олон улс төлийн зөвшөөрөгдсөн 3 хэмжлийн төрлөг. Манай 2020 онд массын хэмжлийн төрлөөр, 2022 онд цахилгааны хэмжлийн төрлөөр, 2023 онд болохоор уртын хэмжлийн чиглэлээр гээд олон улсад хэмжлийн чадвараа хүлээн зөвшөөрүүлсэн. Энэ хүлээн зөвшөөрүүлсний ач холбогдол хэм бол ерөөсө буцаад нэг Монгол улсад явж байгаа үйлдвэрлэл, үйлчилгээ, экспортод маш чухал ач холбогдолтой. За нэг жишээ татах юм бол одоо жишээл массын хэмжлийн төрлөөр олон улс хүлээн зөвшөөрөлдсөн бай гэж бодоход гаднаас одоо гадаадын хөгжилтэй орны массын чиглэлээр шалгалт тохируулах хийгдсэн гэрчлэгээтэй хэмж хэрэгсэл томоохон төсөл дээр Эрдэнэт дээр үт юм уу Эрдэнэс Монгол дээр хоёулаа төсөл дээр ашиглалаа гэж бодоход тэрийг дахиж шалгах шаардлагагүй гэсэн. Шууд хүлээмжшүүлж байна. Шууд хүлээмжшүүлж. Эсвэргээр манай одоо массын хэмжлийн шалгалт тохируулах гэрчлэгээтэй хэмж хэрэгсэл гадагшаа гарлаа гэж бодоход 97 улс оронд хүлээмжшүүлэгдэнэ гэсэн. Энэ чинь нөгөө аль болох бизнес хийж байгаа эсвэл үйлдвэрлэл үйлчлэгээ явуулж байгаа хэрэглэгчтэй л хэрэгтэй ашигтай гэсэн. Эцсийн бүтээгдэхүүн нь ядаж нэг хүн эргэлзэхэргүй байх төвшөнд байж ээж тэр бас эдийн засгийн эргэлтэнд орох гэдэг шүү дээ. Тий эргэлзэхгүй тэгээд зардал баг гарна. Нөгөө хугацаа гэж бас их асуудалтай. Хугацааны хувьд нөгөө бизнес эрхлэгч одоо 6 сар жилийн хугацаанд гадагшаа явуул шалгах юмыг л бид нар эндээ хүлээн зөвшөөрөгдсөн маш шалгачихна гэсэн. Хамгийн гэнэрлэг. Одоо чинь би бизнес эрхлэгч байгаад миний бизнест зайлшгүй нэг тийм хэмжилсэн багаж төхөөрөмж ингээ ашиглагдах гэдэг тий. Тэгтэл би баталгаатай худалдаа авахчаас авсан ч гэсэн бяцхан эргэлзээ надад байвал танах руу өгөөд хэмжилсэн дүгнэлт сайн дурын үндсэн дээр гаргаж өгдөг үү? Тий болно. Одоо нөгөө энгийн хэрэглэгч ямар үйл ажиллагаанд ашиглаж байгаа хэмжүүр хэмж хэрэгсэл вэ гэдгээ тодорхойлгонд эхлээд яг манай байгууллагын сайт руу ороод энэ хэмжүүр хэмж хэрэгсэл маань нөгөө заавал баталгаажуулалтанд хамрагдах хэмж хэрэгсэл байна уу эсвэл үйлдвэрлэлийн сайн дурын шалгалт тохируулгад хамрагдах хэмж хэрэгсэл байна уу гэдгээ хамар хүрээгээ эхлээд ороод харчихсан гэсэн. Тэр хамар хүрээгээ тодорхой болгосныхаа дараа за бид нар зөвшөөрөл авах хэрэгтэй юм уу эсвэл сайн дурын үндсэн дээр хэрэглэх хэрэгтэй юм уу гэдгээ тодорхойлоод за заавал одоо хуулийн зохицуулалтаа хэмжил зүйн салбарт ашиглахаар бол нөгөө бүртгэгдсэн байгууллагууд
хятадаас одоо бид нар авах хэрэгтэй. Тэр одоо хэмжээр хэмжигсэл мөн үү гэдгийг л бүртгэлээс харж байна гэсэн үг. Тэр нь заавал биш бай гэж бодъё л тоо. Гэхдээ надад ингээд нэг эргэлзээ байгаа. Тэр тохиолдолд би зүгээр санал хүсэлтээ өгөөд өргөдөл гаргаад хэмжиж болох юм уу? Тэр сайн дурын гэдэг маань яг л нэг түрүү хэлсэн үйлдвэрлэлийн хэмжил зүйн салбар биш шалгалт тохируулга хүсэлтээ өгөх юм бол бид нар шалгалт тохируулгыг л өгнө гэсэн. Тэр хинт ч нээлттэй гэсэн үг тийм. Бүх хүмүүст хэрэглэгч нээлттэй. Яг манайхан зүгээр юу гэж хараад идэг вэ гэхээр нийт иргэдийн дунд бол ер нь л төрийн байгууллагуудыг хэрэгжүүлэгч, тохируулагч агентлагууд бас байна те. Ингээ ялгааг нь бас биднээс төдийлөн нэгдүгээр сайн мэдэхгүй нь хоёрдугаар зарим зүйлээсээ хамаарад үйл ажиллагааны чиглэл нь хаалттай ч байдаг ч юм уу. Эсвэл төрийг төдийлөн нийтэд мэдээлдэггүй ч юм уу. Тэр чанараараа бас мэдэхгүй байж магадгүй гэдэг үднээсээс би асуугаад байгаа юм. Тий. Одоо нөгөө аливаа хэмжил ерөөсөө мэдээлэл хэрэглэгчд энгийн иргэнд яаж хүрч байгаас хамаарал одоо бид мэдээлэлээ сайн хүргэж чадахгүйс болоод юм уу мэдээлэл бас харьцангуй ойлголтоос хамаарат энгийн хэрэглэгч яахаа мэдэхгүй хугацаа алдаад юм уу эсвэл нөгөө нэг сайн мэдэхгүйгээс болоо мэдээлэл хүргээгээс болоо энэ тэнд байгууллагаас ч хугацаа алдаад яваад. Дээрээс нь бас ойлголтын зөрүү үүсээд шүү дээ. Энэ асуудал одоо жишээлбэл шалгалт тохируулга хийх ёстой шалгалт тохируулгад хамруулах хэмжээр хэмж хэрэгслээ манад хүсэлт өгөөд за үнэхээр ачаалттай байх юм бол өөр одоо итгэмжлэгдсэн албан лабораторид өгөөд бас шалгалт тохируулгын хэсгийг авчих боломжтой. Тэгэхээр тэр боломжоос таниулах хэрэгтэй байна. Тий. Аль болох тухайн хэрэглэгч хурдан шуурхай гарах байт юм уу? Одоо бизнес чинь цаг хугацаанд оролдоод явж байгаа хурдан шуурхай шийдвэрлэх боломжтой газар л очиод шалгалт тохируулга хийх нөхцөлийг бүрдүүлж байгаа гэсэн. 2024 оны 1 сард манайх тушаа шийдвэр гаргаад одоо төрийн байгууллагаас манай байгууллагаас гадна итгэмжлэгдсэн алба лабораториудад хийх боломжтой тэр хэмжүүр хэмж хэрэгслийн хамрах хүрээ гаргаад байгууллагын мэдээллийн сайтн дээр байршуулсан байна. Тэгэхээр иргэн заавал одоо төрийн байгууллагыг харахгүйгээр итгэмжлэгдсэн алба лабораторид очиод шалгалт тохируулга хийлгээд гэрчлэгийг авах боломжтой гэсэн. MASM цэгийн дээр үү? Тий. Масан цэгийн мэн гэдэг тий. Манай байгууллагын вебсайт байгаа, пэйж хуудас байгаа. Мэдээлэл аваад явах юм бол бүрэн боломжтой гэсэн. Аль болох шуурхай асуудлаа шийдвэрлэх боломжтой гэсэн. Одоо бол цаашдаа дараагийн жилүүдэд төлөвлөсөн ажил бол Италианы шинжилгэээс гадна сая 2-3 хоногийн өмнө шадар сайд өөрөө бас хуулийн төслийнхөө өөрчлөлтийг өргөн барьлаа. Тэр дагаад магадгүй хэмжилтийн хуульд өөрчлөлт орох юм болоо та гэж бас би харсан. Ягаад гэвэл чинь саашгүй дагаад явж байгаа. За бүхэлдээ биш юмаа гэхэд нэмэлт өөрчлөлтүүд орох бах тий. Тэгэхээр эрх зүйн тал дээр танаа яг энэ хэмжилт зүйн салбарт нэг юм л юмыг нэг ингээд өөрчилжүүлээгүй зүгээртэй гэсэн юм. Та ингээд мэргэжлийн хүн дээрээс нь 25 жилинд ажиллаж байгаагийнх юуг тэгж нэг энийг жоохон сайжруулчихсаа даа гэж хардаг бай. Тий. Ерөөсөө стандартын хууль, стандартчлалын хууль, хэмжилт зүйн хууль бас маш нэгт уялдаатал явж явах зайлшгүй шаардлагатай. Яг нэг асуудлыг л хоёр талаас нь ерөөсөө байнгын холбоотой явдаг. Тэгэхээр яг хоо хэмжилт зүйн олон улсын чиг хандлагын хэмжилт зүйн хүрээлэнгийн үйл ажиллагаа одоо шалгалт баталгаажуулалт хийж байгаа үйл ажиллагаанууд за шалгалт тохируулга гэдэг энэ үйл ажиллагаанууд ерөөсөн хамгийн чухал юм нь эталон тоног төхөөрөмжийн асуудал. Эталон тоног төхөөрөмж боловсон хүчний асуудал. За дээр нь одоо нөгөө үйл ажиллагаанд ашиглагдж байгаа стандартын асуудал гэдэг гол 2-3 асуудлууд. Тэгэхээр стандарт гэхээр нөгөө нэг хэмжүүр хэмж хэрэгслийг одоо шалгалт баталгаажуулалт юм уу эсвэл хэмжүүр хэмж хэрэгсэл тавигдах шаардлага энэ одоо гол үйл ажиллагаануудаа л бид нар хэрэглэгчрүүл аль болох одоо хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг хурдан шуурхай шийдвэрлэх энэ галц шийдэл рүү эрх зүйн зохицуулалт өөрчлөлтөө хийх юм бол бидэрт бас маш чухал ач холбогдолтой. Адаглаад чинь одоо танай дээр судалгааны баг гэж байх уу? Манайд одоо үйл ажиллагаа явуулж байгаа газар нэгжүүд л өөрсдөө одоо шинэ техник, технологи, инновацтай холбоотой шинэ эталонуудаа өөрсдөө судлаад за одоо сүүлийн одоо дараагийн 4 жилд гэдэг юм эсвэл 1 жилээс 2 жилийн хугацаанд шаардлагатай эталонуудынхаа үйл ажиллагааг судлаад хэрэгцээ шаардлагаа судлаад тэгээд улсын хэмжээнд одоо Улаанбаатар хоттой гэдэг юм уу төв байгууллагатай ийм эталонуудыг шинжилнэ. Орон нутгатаа ажлын эталонуудыг ийм эталонуудыг шинжилж хамрах хүрээ хэрэглэгчтэй хэрэгцээ шаардлага хангалтаас нь ажиллана л гэсэн судалгаа тооц өөрсдөө л хийж байгаа. Тийм ээ. Тэгэхээр тэр чинь бас нөгөө нэг мэргэжлийн үйл ажиллагаа бас хоёр тишээ ингэж харагдаж байна л да. Зөв миний хөндлөнгийн ажиглалч. Тэгэхээр магадгүй энэ дэр бас нэг судалгааны орон тоог нь гаргаж өгөөд тэ хууль эрх зүйрийг бэхжүүлээ төсөв санхүүгийн хувьдаас батлаад өгчвөл магадгүй судалгааных нь нэг зэрэгцээд явах юм бол нөгөө нэг цаг хугацааны хувьд ч гэсэн хүний нөөцийн хуваарлт явж гисэн
зөв байж болох юм гэж хараад байна л та. Тий. Яг өнөөдөр одоо манад маш их толгомж байгаа асуудал хүний нөөцийн асуудал. Доктортой ажиллах хүний нөөц бас аль болох энэ нарийн мэрэгжлийн салбарт мэрэгчлэн болсон хүчнүүдийг доктортой ажиллах бодлого баримтлахгүй бол тодорхой хугацаанд ингээ нарийн мэрэгчээд дотоодоо гадаад ингээд сургалтын цугаад мэрэгчээд явжээтэл 2-3 жилд өөрчлөгчээд байвал нөгөө нэг одоо шинэ диплом бий болохоор ингээд судлаад хамтраад ажиллаж байсан нөгөө мэрэгчлэнүүд маань байхгүй болж байгаа юм. Нөгөө дипломыг бий болгох ажил тэр хугацаагаар л хойшлогдоод байна гэсэн. Тэгэхээр аль болох одоо нарийн мэрэгжлийн болсон хүчнүүдийг доктортой ажиллуулах. Дээр нь нөгөө сүүлийн одоо ингээд шинэ техник технологиор хийж байгаа шинэ дипломуудыг бий болгох ажил маш чухал. Одоо ерөөс ингээд олон улс жирээсээ техник технологи маш хурдтай өөрчлөгдөж байна. Тэгэл хамгийн одоо сүүлийн үеийн өндөр наривчтай хэмжүүр хэмжих хэрэгслийг л одоо шалгалт тохируулах гэдэг тэр дипломуудыг маш хурдан бий болгохгүй бол шинжлэгдээд өөрчлөгдөд яваад идэг. Тэгэхээр нөгөө нэг хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага нөгөө асуудал шийдвэрлэх гэхээр нөгөө асуудлыг шийдвэрлэж чадахгүй л нөхцөл байдал үүсчихэд байгаа. Одоо ингээд хүсэл тавиад шинэ техник технологиор хийгдсэн хэмжүүр хэмжих хэрэгсэл ороод ирдэг манайхан шалгах гэр диплом байхгүйгээс болж. За диплом байхгүйгээс болоод нөгөө энгийн хэрэглэгч иргэн дэм аж ахуйн нэгжид ямар бэрхшээл үүсдэг вэхээр за Монголдо шалгуулж чадахгүй юм чи бид нар тэгвэл хамгийн ойрхон улс руу явуулж шалгуулъя гэхээр нөгөөх нь өндөр наривчтай хэмжүүр хэмжих хэрэгсэл учраас нөгөө тээвэрлэлтийн явцад алдаа магадлал гарах эвдрэх асуудал үүснэ. Нэгдүгээр тэгээд шалгуулаад ирэхэд зардал өндөр болно. Хоёрдугаарт, гуравдугаарт нь нөгөө гадны улс орнд шалгуулаад ирэхэд маш их урт хугацаанд нөгөө улс чи өөрсдийнхээ дотоодын хэмжүүр хэмжих хэрэгслийг шалгах юм очер дараал байдаг. Ахаад гаднаас ирсэн хэмжих хэрэгслийг шалгахаар доотл нь одоо ойролцоогоор нэг 6 сар мөн жилийн хугацаанд ингээ асуудал шийдэх болох юм байна тий. Тэгэхээр нөгөө энэ Монгол улсад диплом байхгүйгээс болоод нөгөө үйлдвэрлэгч хэрэглэгчдэд нөгөө бизнес эрхлэгч байгаа хүмүүст маш их хүндрэл үүсээд байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүндрэл бэрхшээлийг шийдэхийн тулд Монгол улстай аль болох дипломнуудаа бий болгоцсон байх юм бол аль болох хэрэглэгчийн асуудыг шуурхай шийдвэрлэнэ л гэсэн. Одоо өнөөдрийн байдлаар Монголд 8 хэмжлийн төрлөөр 11 этлэн ашиглаж байна. Гэтэл нөгөө хөгжилтэй улс орнуудад одоо холбооны бүгд найрамд Герман улс, бүгд найрамд Хятад ард улсын техник технологи маш хурдтай өгсөж байгаа. Энэ улс орнуудад 600-аас 1000 гаруй этлэнүүд байгаа байхгүй. Тэр одоо хөгжилтэй улс орнууд яагаад тийм олон этлэныг бий болгоод байна гэхээр нөгөө хэрэглэгч, бизнес хэрэгч, үйлдвэрлэгчийн асуудлыг шийдээд яваад байна гэсэн. Чанарын асуудлыг шийдэж чанар өөрөө сайжирч штэ тий. Манад нэг ашиглаж байгаа улсын этлонуудыг шинжлэх, улсын төс суулгаад тодалтай авах ажил бол маш өндөр зардалтай байдаг. Нэг массан хэмжээний төрлөөр ихэд одоо өнөөдөр 1.1 тэрбум төгрөгөөр зөвхөн одоо нэг төрлийн хэмжүүр хэмжих өндөр наривчтай хэмжүүр хэмжих хэрэгсэл тодалтай авчирчээд. Тэгэхээр энэ өндөр зардлуудыг одоо яаж нөхөх вэхээр төрийн байгууллагуудын уялдаа холбоо, бодлогын уялдаа холбоо маш сайн хангахдахгүй бол энэ зардлыг нөхөхөд бас өндөрлөлт байна. Татвар төлөгчдийн мөнгөөр бий болгосон энэ өндөр зардлыг шинжлэх ухааны салбарын судлаачид за гол одоо бодлого баримталж байгаа хэмжил зүйн байгууллага, төрийн байгууллага, салбарын хэмжил зүйн байгууллагууд, за аж ахуйн нэгж байгууллагууд, хэрэглэгчд гээд ингээд бүх уялдаа холбоог нь үйлдвэрлэлд үйлчлэгээ судалгаанд яг бодиттой одоо 100% хэрэгжих нөхцөлийг бүрдүүлж ижил одоо богино хугацаанд зардлаа нөхөхгүй бол энэ өндөр гаргасан зардлыг хэрэгцээ шаардлага хангахад үнэхээр хүндрэлтэй. Тэгэхээр нөгөө олон улсад бол шинжлэх ухааны эрдэмтэн судлаачдынхаа бий болгосон тэр судалгааны ажил дээр үндэслээд үйлдвэрлэл гэдэг юм уу, шин техник технологи, инновац, за томоохон бүтээн байгуулалт энийг ашиглаж энэ аж ахуй нэгжүүд, төрийн бус байгууллагууд гэдэг юм уу, салбарын хэмжил зүйн байгууллагуудын уялдаа холбоог маш сайн хангаж ижил энэ төсөв зардлаа хэрэгцээ шаардлагыг хангаж ажиллана гэсэн бодлогоор. Ерөөсөө олон улсад одоо гадаад орны энэ хөгжөөд байгаа гол шаардлагууд одоо үр дүнгууд юу юм гэхээр л эрдэмтэн судлаачид за нөгөө талаасаа нөгөө хувийн аж ахуй нэгж байгууллагууд төрийн бодлого үйлдвэрлэх гэж энэ уялдаа холбоо маш сайн хангаж. Тэрөөсөө худалдан авалтыг одоо үндэсний үйлдвэрлэлээс гэдэг юм уу өөрийнхөө дэд үтсийн салбарт ашиглаж байгаа энэ байгууллагууд л маш сайн хангагдах шүү дээ. Энэ одоо зардлыг гэдэг юм худалдан авалтыг тухайн одоо үйлдвэрлэлд үндэснийхээ үйлдвэрлэлд гэдэг бүтээн байгуулалтанд шингээж ижил сайн үр дүн хэрэгжинэ гэсэн. Тэрээр энэ эдийн засаг маань эргэлт нь өөрөө сайжрах тухайс. Эдийн засгийн эргэлт нь сайжран бодит үр дүн өгөл гэсэн.
Тэг яг шинжлэх ухаан зарцуулсан мөнгө бол өөрөө мэдээж удаан иргэдэлтэй эдийн засгийн агуулгаараа ч гэсэн тэ нөө тодорхой хэмжээний туршилт, үнэлгээ, шинжилгээ, дүгнэлт тэг үр дүнгээ өгөртөл хугацаа их зарцуулдаг учраас магадгүй нөө төсвийн хөрөнгө оруулалт ийшээ жоохон муу яваад ах шиг байгаа. А гэхдээ тийш одоо шин нэг эталон нэг жирийн шинжилгээний 1.1 тэрбум гэдэг чинь бас нэлээд өндөр дүнтэй байгаа учраас тэрэн дээр нөгөө хуваарлалт өөрөө хаашаа явж гин гэдэг дээр бас ирэмбийг гаргаж ирээд төр засагчсан тэрэн дээр нэг тодорхой хувийг ахиулдаг ч юм уу тийм шийдвэр бол яашгүй хэрэгтэй мэн гэд би бас таны ярианаас бодоод сууж байна. Эргээд бас нэр шинжилгээ ухааны салбар маань өөрөө эргэлтэнд орж иж бүтээгдэхүүн хөгжүүлэлт гэдэг юм өөрөө зах зээл бизнесийн салбарт бий болох юм байна. Тэгээ одоо нийтдээ 6000 гаруй эталон дэлхийд дахинд хэрэглэж чад манад 11 байна гэхээр бас нэлээд удаашралтай надад бас санагдчихлаа л да. Тэгээ эталоноос гадна та бүхэн юу төлөвлөж чинь эргэцэн шинтгэл тал дээр ч юм уу эсвэл одоо нэг бүтээлч чиглэл дээр та бүхэн маань юу төлөвлөж цаашаад ажиллах гад явж гин вэ? Ер нь алсын хараа юу байгаад байна? Яа, эталон тоног төхөөрөмж хүний нөөцөөс гадна олон улсын туршлагыг одоо үндэсний хэмжээнд нэвтрүүлэх маш чухал ач холбогдолтой. Одоо цахимжуулалт гэж цахим бодлогын хүрээнд үйл ажиллагаанууд хийгдээд явж байна. За яг үүнтэй адилхан олон улсад дижитал шилжилт буюу одоо хэмжүүр хэмж хэрэгслийн шалгалт хуралгын ажлыг цахимаар хийх энгийнээр хэлэхэд бол цахимаар шалгалт хуралга хийгээд цахимаар шууд тэр хэрэглэгчдэд гэрчлэгийг гаргаад энэ туршилт судалгааны ажлууд хийгдээд явж байгаа. Тэгэхээр бид нар одоо энэ чиглэлээр энэ олон улсын туршлагыг үндэсний хэмжээнд Монгол улстай нэвтрүүлэхийн тулд одоо сургалтанд хамрагдаад туршлага судлаад явж байгаа. Энэ нь одоо жишээлбэл үйлдвэрлэлд ашиглаж байгаа томоохон чухал үйлдвэрлэлд ашиглаж байгаа, уул уурхад ашиглаж байгаа хэмжүүр хэмж хэрэгсэл байна. Жишээлбэл эрдэнэт үйлдвэрт ашиглаж байгаа нь даралтын төрлийн, температурын төрлийн хэмжүүр хэмж хэрэгслүүд нөгөө аюулгүй ажиллагаатай холбоотой хэмжүүр хэмжлэг шугамнаас нь ойрхон салах хүндрэлтэй. Нэгдүгээрт маш их зардлахаар нь хоёрдугаарт нөгөө тасралтгүй ажиллагаа, аюулгүй ажиллагаа талаасаа хэвэн явах хэвээр асуудлыг шууд хүний эрүүл мэндийн амнастай холбогддог. Тий, аюулгүй ажиллагаатай холбоотой учраас тэрийг тэр шугамнаас нь салахгүйгээр шууд цахимаар шалгалт хуралгыг гүйцэтгээд тэгэл цахим гэрчлэгээ олгодог юм олон улсын туршлага. Энийг нөгөө дижитал шалгалт хуралга гэдэг. Дээрс нь цаг алдахгүй байх давуу талтай. Цаг алдахгүй. Ер нь маш олон давуу талтай. Энэ чинь олон улсын туршлагыг л бид нар аль болох үндэсний хэмжээнд хурдан шуурхай нэвтрүүлж чадах юм бол хэрэглэгчд бол маш чухал үр дүнтэй гэсэн. Одоо үйл ажиллагаанд маш чухал. Энэ чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх гээд бас судлаад хамтарсан туршлага судлаад явж байгаа сургууль мөрөлтөнд хамрагдав. Тэр ойрын хугацаанд бол мэдээж албан агчдыг бас чадваржуулах тухай асуудал яригдах бах тий. Тэгэхээр одоо хэдэн хүнтэй үйл ажиллагаа явуулж байгаа лээ таны хүрээлэн? Манай байгууллага дээр одоо 4-1 гэж байна хэмжилзэн чиглэлээ. За 2 газар 2 хэлцгээд. Хэмж хэрэгслийн шалгалт баталгаажуулалтын газар. За хэмжилзэн бодлогын газар гэдэг. Хэмжилзэн бодлогын газар дотроо хэмжилзэн хэлтэс шалгалт хуралгын хэлцгээ 2 нэгчтэй. За манай өнөөдөр хэмжилзэн хүрээлэн маань 16 албан агчтай. 8 хэмжлийн төрлөөр 11 улсын эталоны нэгж дамжуулалт, хадгалалт үйл ажиллагааг хариуцаад ажиллаад явж байгаа. Тэгэхээр энэ нөгөө шинэ нэр төрлийн эталоныг бий болгох, судалгаа хийх, за олон улсын туршлагыг нэвтрүүлэх гэдэг юм уу. Энэ ашиглаж байгаа эталоныхаа үйл ажиллагааг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх гэдэг энэ нарийн нөгөө мэргэжлийн ажлуудыг хийхэд хүний нөөцийн асуудал маш чухал ач холбогдол. Аль болох одоо нарийн мэргэжлийн албан агч нараа тодорхой хэмжээр нэмэгдүүлж, тогтвортой ажиллуулж ижил үр дүнгийн сайн хүртнэ л гэсэн. Тэгэхээр энэ нөгөө эталоны нэгж дамжуулалт хамрах хүрээгээ өргөжүүлэх ажил сайн байх юм бол үндэсний үйлдвэрлэлд үйл ажиллагаа дэд үс бүтээн байгуулалт чанарын асуудал нь сайжрана л гэсэн. Тэгэхээр яг би бас нэг зүйлийг таны ярианаас ойлгож байна. Хэмжиж чадахгүй бол бид нар төлөвлөж чадахгүй гэж үгээдэг тий. Тэгэхээр хэмжилсэн салбар өөр ямар чухал вэ гэдэг чинь бүр цаашлаад бид нар улсын төлөвлөгөө алсын хараа тодорхойлож гисэн таны салбарын гүйцэтгэж байгаа үүрэг маш өндөр юм байна. Тэгээ энэ хүртэл одоо маш дэлгэрэнгүйгээр өөрийнхөө одоо санаж бодож байгааг ямар нэгэн маскгүйгээр надтай ярилцсан танд баярлалаа. Баярлалаа. Энэ хэмжилзэн салбар маань ерөөсөө одоо Оросын албаны улсын алдарт эрдэмтэн Менделеев гэдэг эрдэмтэн байдаг тийм үеийг системийг бий болгосон. Энэ хэлсэн байдаг. Хэмжиж эхэлсэн цагаа шинжлэх ухаан өгсөн гэх. Ерөөсөө аливаа улс орны хөгжлийн төвшинг, за эдийн засгийн хүчин чадах гэдэг юм уу, эдийн засгийн хөгжлийн чадварыг үр дүнгээр одоо бодиттой тооцоолох юм бол
хэмжил зүйн салбараа гэдэг нь маш сайн хөгжүүлэх хэрэгтэй. Ааха. Улс болгонд хөгжилтэй улс орнууд хэмжил зүйн салбараа яг гол одоо бодлогынхаа хажууд ойрхон авч явдаг. Тэгэхээр ерөөсө бүхэл одоо хүний амьдралын эхлэлээс эхлээд төгсгөл хүртэл ерөөсө бүхэл үйл ажиллагаанд хэмжил зүйн үйл ажиллагаа маш чухал ач холбогдол. Бидний эс хүртэл тоо хэмжээтэй шүү дээ тий. Бүх юм хэмжигддэг учраас хэмжиж чадахгүй бол хэн чадахгүй удирдах чадахгүй гэдэг юм. Энэ маш одоо энгийнээс ахлаад нарийн зохион байгуул шинжилгээ ухааны салбар гэдэг юм улсын хөгжилтэй холбоотой бүх асуудлууд бол хэмжил зүйн салбар дээр стандартчлалын салбар дээр тогтож байгаа. Тэгээ би бас таныг урахаас өмнө бас их бодсон л тоо энэ ч амар их мэрэгжлийн нэр томьёотой тий өөрөө айгуу тийм нэг тусгай мэрэгжлийн тэр зөндөө байгалийн шинжилгээ ухааны салбар ухагдсан болчиход идэг. Гэтэл манай улсын хувьд бол сүүлийн хэдэн жилийн хүний нөөц хөдөлмөрийн зах зээлийн судалгааг аваад харахаар байгалийн шинжилгээ ухааны сонгон суралцдаг хүүхдүүд нэгдүгürt буурсан байна. Хоёрдугаарт энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа нь төрийн байгууллага төлөв байгаа болохоос хувийн секторуудад байхгүй учраас энийг яаж ингээшүүлж хүрэх үү? За нөгөө урьсан дарга маань энийг гоё ингээшүүлж чадах болов уу гэд надад бас нэг тийм айдас байгаад байсан. Ямар ч байсан өнөөдрийн хүрээнд бол таныг бол би хангалттай ингээшүүлж чадлаа гэж бодож байна. Тэгээ урилгыг маань хүлээн авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн ажлын амжилт хүсье. За таны ажилд амжилт хүсье.